болон босоо болон тий одоо уруулны унжилт ингээд эхэлсэн өнцгөн доошоо унжаад эхэлсэн эргэн тойронд ингээд босоо өвчлөөснүүд үүссэн байдаг штэ. За тэгээд ингээд уруулч гэсэн бас нэмгрээд ирдэг штэ нас явахаар нэмгрээд та ингээд өмнөх зураг харах юм бол уруулч ингээд залуу байхдаа гоё бомгоор болцоор тий ингээд жоохон том байснаа нас явахаар жоохон хөгшрөөд ирэнгүүт ч ингээд нэмхэн болоод ирдэг. За тэрнээс урьдчилан сэргийлэх аль хэдийн нэмгрээд эхэлсэн байсан ч гэсэн гоё буцаагаад бомбоолгох арга байгаа. За тэгэхээр би гоё юм зааж өгч чинь. Та хэд маань сойц бэлдээрэй. Сойц тэгээд зүгийн бал жижиг аян тэгээд зүгийн бал сахар байвал бас бэлдчих. За бас нэмэлтээр кофе хийсэн ч болно. Надад өнөөдөр сахар хайгаад гэрээсээ олсонгүй. Сахарны хэрэглээ байхгүй болсон. Юу н удаж байгаа. Тэгээд сахарны орон зүгийн балыг юу орлуулад хэрэглэждэг байхгүй юу? Тэгээд би өнөөдөр байгаа зүгийн балаараа та нартай зааж өгнө. За энэ маань болохоор ерөнхийдөө уруулыг маш гоё гуйжуулж өгнө. За гуйжуулаад цойзороо гоё ингээ массажлахаар уруул ямар гоё болдог гэж та нар маань санана. Өнөөдөр одоо боломжгүй байлаа гэхэд орой та шүдэ угаахтаа хийж үзээрэй. За шүдэ угаахтаа өөрийнхөө хэрэлдэг цойзороо. Гэхдээ миний хувьд энэ зөөлөн үстэй цойз нь илүү тохиромжтой юм байна гэдгийг анзаарсан. За тэгээд зүгийн бал болон сахараа ингэж хольж утгаж агаад за кофе хийсэн ч болно. Шаар байсан ч болдог шүү. Хольж утгаж агаад ингээд тойруулаад. За би хийгээд үзүүлээ дөө ер нь. За ингээд тойргоор. Эхлээд гоё ингээд арчилгаагаа хийж байгаа байхгүй юу? Ер нь бол арчилгаагаа игээд гуйжуулаад гоё бэлтжээ дараад хэдүүлээ гоё массажинд орно за. За та хэд маань комент бичиж гин үү? Комментаас шалгаж байгаа шүү гэх шин. Тэгэхээр гоё асуулт байвал асуугаад ярилцаад бас яваарай. За ингээд тойруулж агаад дараад нь ингэсэн ч болно. Би сайзан орохоо мартчих. Ерөнхийдөө жоохон нойтон байвал зүгээр. Чихтэй. За ингээд хэсэг 1 минут орчим массажлаа. Тэнгүүд одоо цусны эргэлтэнд сайжраад уруул маань бас ингэдэг штэ. Би хүртэл тийм байсан. Өнгөн айгуу сайн хувраад ирдэг штэ. Бор хүрэн, бордуу тий бордуу өнгөтэй болоод нөгөө нэг гоё ягаан өнгөн байх болчтой штэ. Та энэ массажийг өнжөөд нэг хийгээд аваарай заа. Тэгэх юм тэгээд энэ арчилгаагаа ч гэсэн хамт хийгээд аваарай. Тэнгүүд өнгөн хүртэл айгуу гоё болдог. Ягаан өөрөө чинь байгалийн өнгөнд сэрэгдэг. Айгуу гоё зөөлөн гуйжилж байгаа. За ингээд энэ чинь нэг холтрууд зэнүүд байдаг штэ. Тэрэн дээр ингээд бас за бараг минут болсон баха. За тэгээд та хэд маань өөрсдөө бол угаач штэ. Би бол лайв хийж байгаа учраас ингээд найдан сэлбэдгээр арчаал авчи. За тэгээд чигшүүлэгч тосоо бэлтчих. Тийм зөөлөн сайд ашиглаа. Ширүүн сайд ашиглах юм бол бүр хамаг арсыг чинь дулгаагаа дүрээд эмзэгшүүл чинь. За бүр нэг айхтар нэг гулгамтгай тос биш заяа. Гулгамтгай биш зүгээр нэг чигшүүлдэг. Ласаа масаа. Зүгээр ингээ өдрийн ч юм уу шөнийн ч юм уу өөр хоёруулдаг тоснасаа л түрчих. Тэгээд дараагаар хэдүүлээ. Мэдээж цэвэрлсэн гар арьсан дээрээ массаж авах юм. За ерөнхийдөө юуны өмнө та нартаа уруулны өвчлөөс яагаад үүсдэг вэ гэдгийг түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг бас бяцхан мэдээлэл хүргэх хэрэгтэй байх тий. Тэгэхээр нэгдүгээр та энэ иймэрхүү хөдөлгөөн хийдэг бол босоо өвчлөөс үүснэ. За өдөр тутамдаа юу хийдэг вэ? Одоо жишээлбэл одоо тамхи татхад ингээл тий тамхи татдаг хүмүүсийн уруул маш их өвчлөлтэй гэдгийг та нар анзаарч ирсэн баг. За одоо сүүлийн үед тамхи татдаг байсан ч гэсэн залуу бүсгүүчүүд ингээ жоохон өвчлөөс бас суугаад ирж байгаа нь бас юутай холбоотой гэхээр соруулаа байнга уудаг болсон. Соруулыг маш их хэрэглэдэг болсон. Тэнгүүд чинь соруулаар ингээд уухаар бас өвчлөөс үүсгэхэд нөлөөлдөг өө. За бас нэг шалтгаан гэвэл шүд одоо таны шүд чинь жоохон дутуу ч юм уу те аль нэг шүд чинь байхгүй байлаа гэж бодъё. Одоо зай завсар ихтэй байлаа гэж бодъё л да шүд унтсан ахуулсан гэдэг юм уу те. Тийм тохиолдолд бас энэ уруулнаас гадна ер нь нүүрний өвчлөөсөнд ч гэсэн нөлөөлдөг. Нүүрний унжилтанд ч гэсэн нөлөөлдөг гэж бас хэлмээр байна. Тэгэхээр шүдээ гоё
өсвүүчүүд маань гоё эрүүл бүтэн байх нь чухал. За соруулнаас бас шаардлагатай үед л гэхээсээ байнга бас хэрэглэх нь тохиромжгүй байх нэ. За тэр тамхитай бол яриад ч хэрэг бах тий. За хэдүүлээ ингээд уруул амаа маш ингээд гоё сул байлгана. Ингээд чангалал ингээд авахгүй шүү. За тос шингэсэн байна ярьсаар л. Дагаад тэгээрээ амар амархан массаж шүү. За жоохон даралттай. Анзаараад хахад ингээд салангат хийж харагдаад байдаг. Тийхгүй ээ. Зэрэг ингээд хараа. Хоёр тишээгээ ингээд хониролцчихсэн ч хамаагүй. За ингээд нэг 8-аас 10 минут массажлаа. За үүний дараагаар хэдүүлээ юу яана. Одоо дахиад нөгөө чимхэх хөдөлгөөнөө хийж өгье. Их гулгамтгаад бас дүрхчих юм бол айгу хэцүү чимхэж болдгоо. Тийм болохоор иймэрхүү хурдан шинждэг тос чийгшүүлэх зорилгоор хэрэглээрэй. Гараа хумсаа бас автсан байхыг хичээгээрэй. Нүг хумстай тохиолдолд бас энэ хөдөлгөөнийг хийхдээ болгоомжтой гэрээ. Эсвэл одоо нүг бэлгийн ашиглахаа мэдж байгаа тийм манайд. Би одоо зүгээр ийм лосё хэрглэж байна. Өдөр тутмынхаа тосыг их тослог биш, гулгамтгай биш тос байж болно. За ингээд чимхчихлээ. За одоо бүгдээрээ энэ одоо коллаген, эластины үг сайжруулах зорилгоор хийж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд хамгийн сүүлийн нь одоо сая чимгсэн чихтэйгээ сунгаад өгөөрэй зөө. Ер нь бол бидний арьс их сунамтгай чанартай учраас иймэрхүү массажны хөдөлгөөнүүд муугаар нөлөөлнө гэж байхгүй. За одоо бүгдээрээ яг чимгсэн чихтэй сунгая. Ингээд хоёр тишээ. Чимхтэй ер нь бол хэцүү байл ингэж олон жоохон уруулаа. За энэ голоосоо ихсүүлээд би одоо ийш явсан. Одоо голоосоо ихсүүлээд нөгөө үнцэг рүү явъя. Ер нь энэ үнцгийг бүр сайн оролцуулаад чимхэж өгөөрэй за. Сунгахтаа ч гэсэн. Гарч нь салахгүйгээр яг ингээд чимгсэн чихтэйгээ ингээд баг багаар явуулсан шүү. За. Энэ үнцгийг сая би яасан. Хараа ингээ өөр болчихж байгааз жоохон ингээд чангараад болно өргөдөөд. Одоо ингээ хийдүүлээ. Жоохон өргөлцтэй ингэж сонгож үзье зэ. Ингээ тэгшгэн биш. Угаасаа бидний уруулын болон доошоо унжчихдээ шүү дээ, тий? Унжчдаг. Тийм болохоор эсрэгээр нь ингэж өргөж жоохон ингэж сонгож явж үзье за. Хамт хийж байгаа хүн байна уу? Зүрх мөрх дарлаа багш нь харъя. Мултарчин бол буцаагаад ингээд сорвоогаад. За. Халуун оргиол улаагаал ирж байгааз ингээд жоохон болцгор болсон юм шиг мэдрэмж төрнө. Энэ уруулны үнцгийг аюу гой өргөж өгдөг. Одоо ингээд нэмгрээл доошоо ингээд унжсан байгаа үнцгөө бүгдээрээ буцаагаад гоё инээмсэглэн төрхтэй тий гоё ингээд смайл хэлбэртэй болгодог. За мөн одоо энэ үрчлээсэн цайм тийм хацрыг бас давхарч хангалж өгдөг тийм дасгал шүү. За энэ дасгалыг болохоор дээд болон доод уруулаа шүдрүүгээ маш сайн ингээ хэмжинэ. Тэнгүүдээ хоньсныхаа дараагаар энэ уруулынхаа үнцгийг ингээ өргөх юм. Ингэж болж байгааз. Тэгэхээр та энийгээ өргөөд яг энэ хөдөлгөөнтэй хамт хийнэ. За эхлээд би үзүүлээ.
Ингээд болоо. Эхлээд хумлаа. Дараа нь өргөлөө. Өргөж байгаа сулж байгаа нь мэдэгдэж байгаа зү тий. Энэ үнцгийг маш сайн өргөөд ингээ барьсан чигтээ ингээд 1 минут орчим та хичээгээд чангалаад бариад үз. Тэнгүүд чинь тань ямар мэдрэмж төрөх вэ гэхээр энэ тойронд ингээд чилээд за энэ хацрын булчин дотор ингээд нэг өвдөөд байгаа юм шиг нилээн тийм ядарсан чилсэн мэдрэмж төрнө. За тэнгүүд чинь энэ хацар маань чангараад энэ нүүрний унжил багасаа тэгээд энэ нүүр бүхэлдээ одоо унжилт нь нөлөөлөхгүй шүү. Зөвхөн энэ хэсгийн унжилт нь нөлөөлнө гэж ойлгоорой за. За тэнгүүдээ уруулын үнцэг маань гоё дээшлэнэ. За хамтдаа хийцгээ хумлаа. Тэгээд 1 минут орчим бариарай. Энд ч чилэх мэдрэмж төрөх хүртэл байвал бүр сайн. За энэ дасгал айгүй гоё дасгал. Бүр хийсний дараа л шууд үр дүн харагддаг яваад та. Ингээл болно өргөгччихдээ шүү дээ бүр гоё. Тэгээд энэ ч нэлээд сайн тийм өвдөлт мэдэрсэн хүн байна уу? Хэрвээ энэ хэсгээр жавжин дотор гэсэн үг л дээ. Ер нь бол айгүй тийм өвдөөд ирж ийл айгүй сайн. Тэргээ та мэдрэх хүртлээр минут 30 секунд байсан ч болно шүү. Мэдрэх хүртлээр гол нь дасгалыг хийж сурах нь чухал. Тэг мэдэрч гэн гэдэг чинь нөгөө биеийн булчингаар бол яста яг орж шүү болж шүү гэж тэгдэж те яг орж ийн гэл те яг тэр шиг одоо мэдэрч байна гэдэг маань бидний нүүрний булчин нөлөөлж байна орж байна гэсэн үг шүү да.